тэгэхээр үндэсний музей гандан тэгшлээдийн Эрдэнэ соёлын хөрөөлөн хамтарч үзэсгэлэн гаргасан 5 сарын 1-ээс 31 тэр үзэсгэлэнгийнхаа баримтуудаараа бид бичил үзэсгэлэн гаргаж чадвараа. Тэгэхээр ихтэй манай намтрын товчооны эхлээ барилсан. Тэгэхээр 8 дахь богжолсон хотод маань бол намтрын нэг онцлог нь бол Монгол улсын хаан ширээнд 3 дахь өргөжлөгдсөн. 11 оны 12 сарын 29-нд 21 оны 2 сарын 20-нд 7 сарын 11-нд энэ 3 удаа өргөжлөгдсөн тийм намтартай хүн байгаа. Манай үзэсгэлэн бол нийтдээ 6 хэсгээс бүрдэж байгаа. 8 дахь богжолсон гэсэн 1-р хэсэгт нь анх одоо тодруулснаас нь ахуулаад тэрний өөрийнх нь гавжийн давж авсан тэр үеийн баг нас эдгээр насныхын холбогдлоо баримтуудыг тавьсан байж байгаа. Тийм зөвхөн манайч багтаа биш үү? Монгол улсын одоо нэг кинод бол данцангийн саллын хуудас гэдэг хөгжлийг яаж хөгжүүлэх вэ? Ямар шат чадж явах вэ? Тэгэхээр 5 жилийн төлөвлөгөөд анх хөгжүүлэх гэж болсон бол бидний зүүнтний үеийг гэдэг 31-аас 35 он 5 жилийн төлөвлөгөөтэй боловсруулад ингээд судалгааны материалууд нь байж байна. Чоосын анх дугаар 5 жилийн төлөвлөгөөтэй холбоотой бүх материалууд. Тэгэхээр энэ анх дугаар 5 жилийн төлөвлөгөөтэй холбоотой Чоосонго өрөөнд хийсэн зөвлөлтийн талаас өгчээсэн саналууд тэр бусад судалгаанууд тэгээд 5 жилийн төлөвлөгөөтэй холбоотой тэрнтэй танилцаад сэтэм болгоо өөрөө үзэж тасчихсан хувууд нь юм. Монгол улсын үйлдвэрлэл хүчин барьсан үйлдвэрлэл хүчин хөгжүүлэх нөгөө атлас маань энэ холбогдох бусад задрагаанууд нь цаагаар нь тавьчихсан байж байгаа. Авлага урьдчилан төвийн нэг сонгохны урьдчиланы танхимыг бий болгосон. Энэ танхимыг бий болгосны ач холбогдол нь архивын бүх үйлчлэгийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байгаа. Хүн амын тоолгын лавлагааг ихэвчлэн гаргадаг. 1922 оноос 29 оны тоолгын бүртгэлээс лавлагаа гаргадаг. 1922 оноос хойш тоолгын бүртгэл. Тэрнээс өмнө бол 1918 оны хүн амын тоолгох шөнө. Төлбөр төлнө. Нэг оны хүн амын тоолго 3 мянган төгрөг. Тэгээд бас мөн 15 оны нөө тайз нарын гэрээ үеийн бичмэл байдаг. Ноёд тайз нарын тэрний бүртгэлийг иргэд бас лавлгаа үртгэхээр ханддаг. Дуу авины баримтууд хадгалагдж байна. За дуу авины баримт нь 600-ны 25 мм-ийн соронзоо дээр дуу авины баримтууд хадгалагдж байгаа. Энэ бол 35 мм-аас 1936 оноос хойш хийгдсэн кинонууд хайсан дээр хадгалагдж байгаа. За тэгээд технологийн дараагийн технологи болох VHS, Hi8, Mini DV одоо дижитал технологиор хаснаас буулгах ажил хийгдэж явж байгаа. Хасны хадгалах хугацаа бол 100 жил гэж явж байгаа. За тэр бичлэгүүд бол кино мэдэн дээр хадгалагдаж үлдсэн байдаг. Ер нь бол гаднаас ирж байгаа зочид төлөөлөгчд бичиг сайдуудын бичлэгүүд бол байгаа. Тэд нар бол 35 мм-ийн кино хайсан дээр хадгалагдж байгаа. Энэ бол 1941 онд Ардын Өвсгөлийн 20 жилийн агаар зөрүүлж хийсэн гэрэл зургийн цомог байна. За энэ зурган дээр Богд хаан, Дондогдуулан хатан, хөгжмийн зохиолч Мөрд Оржгаа,
богдын багш гэсэн ийм зургнууд байгаа. Энэ нэг бол судлаачид мөрд орж байгаа гэж. Аль нь мөрдөж байгаа? Энэ үү? Тий. Номон дэшээ. Тийм. Тэн өрөм чи одоо яг болж байгаа юм байна. Хадгалтын өрөм манай тусгай төрлийн архив цаасан сүртэй баримтыг харьцуулахад өөр горимтой байгаа. Тий. Болж байгаа. Канонууд бол нэгцүүлсэн шүүгэнд ингэж хадгалж байгаа. Нэгдлийн дүүсэн баримт сэргээн сүлбэл яаж одоо утга хугацаанд хадгалах уу судалгаа аваад ажиллах олон зүйлүүд гэсэн чиглэлийн дагуу үйлчлэл явуулдаг. Яг одоо энэ хадгалж байгаа баримтууд гэхэд одоо жишээлбэл 1830-аад оны үеийн баримтууд анх архивт одоо нэг их шавд аймагуудаас худалдаж ирсэн баримтууд маань өөрсдөө нэлээд одоо боловсон тэрийг л одоо хуудасны хүчтэй сэргээн сурлаа. Яг тийм болсон юм. Яг хэрэгжилж байгаа арга техникийн хувьд манайхад гинтлийн шин чанар, суур цаас, би хүчрийн шин чанаас болохоор хөвчлэн баримтын бохирдлыг хураагаад цэвэрлээд дараа нь зорилтын дагуу одоо ойрцоо шин чанарыг цаасаа хийх. Одоо хүмүүс химийн талаасаа, биологийн талаасаа, тэгэл цаасны бих хүчээр бүтээс найруулгын талаас маш олон төрлийн мэдлэг чадвар хүмүүс шаарддаг. Дээрээс нь гарын байх хэрэгтэй. Энд дээрх одоо хайрцаг хавц сэргээн төсөөлж байгаа байдлыг нь харуулж байна. За энэ ихэд одоо яг мод цаасан сүртэй баримтын сэргээн төсөөлт ингээд урт цэцрээд алга болсон хэсгийг ойрцоо шин чанарын цаасаар бичвэргүй ард талаас нь нөхөх юм ажиллагаа. Одоо чи өөрөө хаан төгссөн. Би Монгол Улсын их сургуулийн инженер төгссөн. Мөн давхраас мэрэгчлээ дэвшлүүлэн Тэнгэр дээд сургуулийн архив судлалын бакалаврыг төгссөн. Архив албар хөтөлбөрийн баглах зэрэгтэй 8 жил ажиллаж 9 дэх жилдээ мэрэгчлэрээ Нэлийн төрхөө байлдаг. Гэтэл Италиас, Германаас бас мэрэгчлүүд очиж сэргээд сургалт атлага зохион байгуулсан. Одоо энэ дэлхийд баримтыг хойгож хийснээр бүр угаагаар цэвэрлээд тэгээд ингээд хийж байгаа. 674 оноос өнөө хүртэл их баримтуудаас бүрдэг түүхийн дөрвөн үед хувааж үздэг бидээс манчин улсын иргэшлийн үеж иш дэрэг болсон барьсан хаант Монгол улсын үе ардын басгийн сүүл авчлаа гэдэг 92 оноос гэдэг нийтдээ бол манад болохоор 1065 хөмрөг уян байгуулах юм тийм хөмрөг үсгэж одоо 680 мянга гаруй хадгаламжийн нэгж хадгалагдчихж байгаа. За манад бас нэг онцлог нь бол өнгөрсөн онд шинжлэх ухааны гавьяа зөвлөлт очиргоо хувийн хөмрөгөө манад шилжүүлсэн. Энэ хувийн хөмрөг дээр яхта үүсэн дээр бичсэн бичгүүдийг олдсон сүүлийн олдсон тэрөөсөө шилжүүлсэн. Ингэснээр манай архивын баримтын хадгалагдж байгаа баримтын цаг хугацаа урагшилж байгаа 16-аас 17 орсон. Энэ бол одоо улс аймгийн бүх мөрөн сумгийн бас одоо олдсон. Мөн одоо булганы дашин жилийн хаалгахын балгаснаас олдсон. Манад нийтдээ 111 бичиг шүншин шүншилсэн. За энэ жахан архивын ерөнхий газрыг төрийн дээд шагнал Алтан гац Удангоор шагнасгав. Зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга. Эрхэмсэг хатагтай ноёдоо эрхэм хүндэт архивчдаа та бүхний энэ өдрийн амгалан гэрд сайн сайхан бүхнийг өсөн өрөөж мэдчилье. Монголчууд бид түүх уламжлал бичиг үсгийн баялаг ариун өвдөө эртний соёлд ард түмний нэг билээ. Суудыг Чингис хаан 1206 онд их Монгол улсыг байгуулсныхаа дараа худам Монгол бичгийг төрийн бичиг болгож аливаа хэргийг
хүүхд дэвтэрт тэмдэглэн үлдээх зарилгыг буулган Монголын төрийн албан хэрэг хөтлөх дэг жаягийг үндэслэнээс хойш монголчуудын албан хэрэг хөтлөлт архивын өвийг бүрдүүлэх ажил тасралтгүй уламжлагдсан хөгжсөөр өнөө үедээ золгожээ. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч миний бие Монголын үндэсний бахархал сургамжаар дүүрэн агуу их түүхийн нандин өв санг хадгалан хамгаалж баяжуулан арвижуулж олон түвний хүртэл болгож байдаг үндэсний төв архивын үйл ажиллагаа түүний сан хөмрөгт хадгалагдж буй олон хосгүй үнэт баримтын дээжстэй танилцаад үнэхээр баярлж байна. Их дүү эцэг өвгөд Ахмад уяараа багаарах сэтгэл өөрийн ихгүй бас төрлөө. Баярлалаа та бүхэнд. Ухаанд бүгдээ дэрсэн Ахмад үеийн хуудасаар хураан цуглуулж бүрдүүлэн бий болгосон үндэсний түүхийн үнэт эрдэнэсийн санг манай үе үеийн архивчид нэр төртэйгээр залгамжлан авч хойж үедээ үлдээхийн төлөө нүр их хичээл зүтгэл гаран ажиллаж байгааг үнэлэн хүндэтгэж өнөөдөр архивын хамт олон та бүхнийг Монголын төрийн дээд шагнал болох Алтан гац содонгоор шагналаа. Дахин баярлалаа. Энэ шагналд байгууллагын хамт олон тэдний хичээл зүтгэлийг үнэлэн сайшааж байгаа төрийн сайшаал шагнал төдийгүй буурал төг ухаан дээдсийнхаа өмнө Монголын төр мэхийн ёсолж хэрэг хэмээн би бодож байна. Баяр хүргэж амжилт хүсье. Улам хичээн зүтгэж Монголын түүхийн баялаг хуудсыг саяар арвижуулаарай гэж хүсье. Монгол түмний төр ёсны түүх, ард түмний амьдрал тэмцэл, зан заншил, ёс журмыг бичиглэн үлдээсэн их өв санг сахин хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, нэн хариуцлагатай үүргээ төр түмнийхөө өмнө нэр төртөө биелүүлж, төрийн хүндэтгэл хүлээсэн архивчдаа уулзсан энэ завшааныг ашиглан доорх хэдэн зүйлийг захиж хэлмээр байна. Нэгдүгээр, үндэсний архивын сан хөмөрг нь Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын гэрч баталгаа, Монголын төр, ард түмний түүхийн ой санамжийн хар хайрцаг, түүх соёлын их өв учраас Монгол хүмүүр түүнд гүн хүндэтгэлтэй хандаж, хайрлаж хамгаалах учиртай. Түүхийн улбаатай хэлсэн нэг хуудас цаасч Монголын хойч үеийнхэнд тоон алтнаас үн цэнтэйг хүмбэр ухамсарладаг байх хэмээн гэж би боддгоо. Монголын түүхийн эрд эдүүгээгийн бодит байдлыг гэрчлэх түүхийн энэ алтан үеийг хойч үе, ирээдүйд бүрэн бүтэн хүрэх үүрэг хүлээсэн хүмүүс нь архивч та нар билээ. Иймд архивын хамт олон та бүхэн энэ чухал үүргээ ажил амьдралдаа цаг ямагт санаж үүрэгтэй, үнэнч ажилдаа хариуцлагатай байгаарай гэж захиа. Хоёрдугаар, Монгол улсын ерөнхийлөгч төрийн тэргүүнүүд Монгол улсын архивын албаны талаар байнга анхаарал тавьж тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр ирсэн билээ. Архивын тухай хуулийг архив албан хаагч хэрэг хөтөлтийн тухай хууль болгон агуулгыг нь өргөдгөн зарим заалтыг нэмэх, засаж, шинжлэх бодит шаардлага амьдралаас урган гарсаар байна. Тиймээс манай архивчид архив албан хэрэг хөтөлтийн талаар олон жилийн түүх соёлтой бусад орны хууль тогтоомж олон улсын стандартыг харьцуулан судлахын зэрэгцээгээр өөрийн орны архив, бичиг соёлын түүхэн уламжлал, архивын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд гарч буй ололт туршлагад тулгуурлан 21-р зуунд шинжлэх ухаан технологийн хөгжилд нийцсэн архив албан хэрэг хөтөлтийн тухай шинэ хуулийн төслийг боловсруулан батлуулах чиглэлээр идэвхтэй хөөцөлгөөтэй ажиллах хэрэгцээг бас зохин тэмдэглэмээр байна. 3-дугаар, архив нь өөрийн сан хөмрөгтөд хадгалж буй хуучны данс бичгээ хадгалан хамгаалахаас гадна сан хөмрөгөө шин баримтаар байнга тасралтгүй баяжуулах нь чухал юм а. Агуу том эзэнт гүрэн байгуулж байсны хувьд Монголын түүхийн гэрч баримт өв сан хилийн чандад олон газарт хадгалагдаж буй. Иймээс гадаад орнуудад хадгалж байгаа Монгол улсын түүх соёлд холбогдох архивын зарим материалыг илрүүлэн их хувь хуулбар авч үндэсний архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэхэд төрийн бодлого санхүүгийн дэмжлэг авч идэвхтэй ажиллах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна. Энэ ажил зөвхөн архивын байгууллагууд төдийгүй төрийн бусад яам агентлагууд идэвх санаачлагтай оролцож чин сэтгэл гарах хэрэгтэй би энд мөн онцлон тэмдэглэмээр байгаамаа. 4-дүгээр, орчин үед архивын баримтыг хадгалан хамгаалж нөхөн бүрдүүлж аюулгүй байдлыг хангаж буй дэлхийн дахны сүүлийн үеийн ололт технологиг тухай бүр эзэмшин
улс үндэснийхээ түүх соёлын өв санг төрийн архивыг захимжуулах хөтөлбөрийн хүрээнд дижитал хэлбэрт шилжүүлж лавлгаа үйлчлэгийг ард иргэдэд алхамаар ойртуулж байгааг миний бие нэн таантай хүлээн авлаа. Энэ ажил дээр орчин үеийн компьютерийн програм, хангамжийн өндөр мэдлэг, мэрэгжилтэн, чадварлаг ажилтнуудыг мэрэгшүүлэх доктор суурилтад ажиллахад анхаарч ажиллах хэрэгтэйг та бүхэн бүхэн жуулчлан сануулж байна. 5 дугаар архив нь төрийн үйлчилгээний байгууллагаас гадна Монголын үе үеийн архивчдын хүс хүчээр эмхлэгдэн зэгцлэгдсэн их түүхийн судалгааны ариун нөөц бүхий атар газар юм а. Энэхүү атар газрыг эзэмших нь түүхч архивчдын эрхэм зорилт байх ёстой. Архив судлалыг жинхэнэ утгаар нь хэдийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх, мэрэгжлийн мэрэгсэн дээд боловсралтай архивчдыг бэлдэх ажлыг шин шатанд гаргах нь архивын салбарын тулгымдсан зорилтуудын нэг болжээ. Мэрэгцсэн архивч бэлдэх сургалтын тогтолцоог өмнөх туршлагуудаас жишээ аван сэргээх нь архивын байгууллагын цаашдын хөгжил ихээхэн тустай болох нь мөн дамжиггүй. 6 дугаар 21-р зуунд дэлхийн дахины архивын хөгжил захим архивд шилжих үйл явцаар тодорхойлогдож байна. Төрийн архив албан хэрэг хөтөлбөрийн үйл ажиллагаанд мэдээллийн технологиг нэвтрүүлэх, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай байгааг анхаарч хөтөлбөрийн 4-р шатны зорилтыг цаг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Цаашид үндэсний төв архивыг захимжуулахад бүгд найрамд Солонгос улсын засгийн газрын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх архивын ерөнхий газрын зохицолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл чухал ач холбогдолтой болохыг анхаарч төслийг хэрэгжүүлэх бүхий л бэлтгэл арга хэмжээг цаг алдахгүй хангаж ажиллах шаардлага бас тавигдж байна. 7 дугаар өнөөгийн дэлхийн улс төрийн гадаад дотоод үйл ажиллагаанд соёлын зөөлөн хүчний бодлого эрчимжиж байна. Архив бол үндэсний дархлааг хадгалах төрийн санах хой болдог үндсэн хүчин зүйл юм а. Зөөлөн хүчний бодлого бол ямар нэгэн улс орон өөрийн оюун санаа болон хэл соёлын үнэт зүйлийнхээ тусламжтайгаар нүдэнд үл үзэгдэх, гарт бис баригдах замаар бусад орны ашиг сонирхол, төлөв байдал нөлөөлөх чадвар гэдгийг бид мэднэ. Зөөлөн хүчний бодлогод улсын тусгаар тогтнол оршихгүй, үндэсний онцлог дархлаагаа хадгалахад их хэл, их түүх чухал болох нь мөн дамжиггүй. Иймд манай архивын байгууллага Монголын зөөлөн хүчний хамгаалах болон довтлох бодлогыг хэрэгжүүлэх нэг гол байгууллага байх ёстойгоо ухамсарлаж ажиллах хэрэгтэйг энд онцлон дурдъя. 8 дугаар цогц утгаараа эрхэм бүр байгууллага бүр улсынхаа түүхийг бүтээн бүрдүүлдэг билээ. Иймд төрийн болон олон нийтийн бүх байгууллага өөрийн архив бүрдүүлэлт, албан хэрэгцээ, ажилдаа онцгой анхаарал тавьж байх шаардлагатайг мөн онцлон хэлмээр байна. Архив яах вэ? Тэгж байгаад болно гэдэг хандлага манай дийлэнх байгууллагуудад байдаг. Байгууллагын архивтай айхрамжгүй хандснаас хожим тэр байгууллага түүхгүй болж үлддэг. Ажиллаж байсан хүмүүс нь тэтгэмжгүй болж хоцордог. Монгол улс дахь үндэсний архивын сан хөмөрг нь Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан эрдэм шинжилгээ, нийгэм улс төр эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримтаас бүрддэг гэдгийг хаана цаг ямагт бид нар санаж явах хэрэгтэй сануулхад бас илүүдэхгүй үстэй. Эцэст нь тэмдэглэхэд ирэх 2021 онд 20 дугаар зууны Монголын үндэсний сэргэн мандалтын эхийг тавьж баталгаажуулсан түүхт 2 хувьсгал, түүхийн анхдагч олон үйл явдлын тэгшөө бидэнд өгөнө. Та бүхэнд энэ тэмдэглэлт ойнуудыг өгтөн Монголын шинэхэн үеийн түүхийн судалгааг гүнзгийрүүлэхэд түлхэж үзүүлсэн шинэ баримтуудыг илрүүлэн баримт хүчгийн эмэгтгэл эвлүүлж судалгааны баазыг тэлсэн шин бүтээл туурна гэдэгт миний бие итгэж байна. Мөн дэмжиж ажиллана. Салхимд урсан өнгөрөх өдрийн үйл хэрэг сайнтай муутайгаа архивд үлдэж ирээдүйд хүрдэг. Сайн наривдан зузаач саарлан арилан гээгдэх болтугай гэж ерөөё. Монголын архивчид та бүхний ар гэр намглан тайван аж жаргалтай ажил хөдөлмөрт нь амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай гэж амжилт хүсье та бүхэндээ баярлалаа.